Түүний ой тойнд багтамгүй аимшигт хэргийг хийсэн араатнаас ч дор сэтгэхүйтэй хүмүүсийг ирүүл гэж дүгнэхэд ч хэцүү. Ингээд та бүхэндээ сэтгэл сэртгэл гэж дотор шимшрүүлэн цус таллагыг үйлцэн түүхэнд хамгийн цуутай алуурчдын талаарх мэдээллийг бэлтгэлээ. Тед Банди 20-р зууны хамгийн аимшигтай цуврал алуурчдын нэг Тед Банди 1970-ад оны үед олон залуу эмэгтэйчүүдийг хулгайлж хүчирхийлэн амийг нь харгасаар бүрлэгдэг байсан байна. Тэрээр хохирчдтой голдуу олон нийтийн газар байхад нь ойртож танилцсан улмаар хороох газар руугаа дагуулan явж хүчирхийлэн харгасаар тамлаж хөнөөдөг байж. Түүний гарт харамсалтайгаар нас барсан охтын 12 нь толгоогоо тасдуулсан байдалтай олдсон бөгөөд тэрээр 2 ч удаа цагдаа шүүхийн ажилтнуудаас зогтсон байдаг. Тэрээр 1989 онд заглагын сандал дээр сууж цаазаар ахуулсан байна. Джон Уэйн Гаси 1972 оноос 1978 оны хооронд амьдарч байсан аимшигт цуврал алуурчин Джон Уэйн Гаси өсвөр насны 33 охид хөвгүүдийг харгасаар хүчирхийлэн хөнөөсөн хэрэг гарч байж. Түүний байшингийн доороос зэрэмдгэлсэн 26 хүний цогц олдсон байна. Улмаар тэрээр 33 аллагын хэрэгээр 14 жил хоригдох ял сонсож 1994 оны 5 дугаар сарын 10-нд цаазаар ахуулсан байна. Томми Линсес Америк нэгдсэн улсын Техас мужийн онц ноцтой гэмт хэрэгтэн болох Томми Линсес нь 1985 оноос 1999 онуудын хооронд 70 гаруй хүний амийг хэрцгийгээр хороосон байна. Тэрээр айлын гэрт дайрч орон 13 настай бяцхан охиныг 16 удаа хутгалж амийг нь хорон мөн унтлахын өрөөнд нь байсан 10 настай охиныг хутгалсан байна. Хурш айлууд нь чимээтэй байна хэмээн цагдаа дуудлага өгөн хэрэгтэн баригджээ. Золоор 10 настай охин амьд мэнд үлдсэн байна. Тэрээр Техасын Ливингстоны шоронд цаазаар ахуулжээ. Антоноли Анофренко Украиний мангас хоочид түүнийг 1996 онд 52 хүний үхэлд буруутган баримтжилсан байна. Түүний гэрээс 100 гаруй яргаллын хэрэгсэл хүйтэн зэвсгийг хураан авчээ. Тэрээр нэг гэр бүлийн 10 гишүүнийг буудаж, амь насыг нь хөнөөсний 8 балчир хүүхдүүд мөн машиндаа унтаж байсан 5 хүнийг шатааж алсан. Тэрээр үүнийгээ тайлбарлахдаа би эхэндээ зүгээр л тэднийг дээрэмдий гэж бодож байсан. Гэвч тэд хүмүүний анхаарал татаж дуу чимээ гаргаж байсан тул алхаас үр аргагүйд хүрсэн хэмээж. Андрей Чикатило Украинд төрсэн зөвлөд холбоот улсын үеийн цуврал алуурчин Ярагчин хожид Тэрбээр 1978 оноос 1990 оны хооронд 50 гаруй хүүхэд эмэгтэйчүүдийг хэрсгийгээр хүчирхийлж хороосон гих аимшигт тоо баримтыг эзэмшдэг нэг юм. Удаан хугацааны туршид хэрэгэ хүлээхгүй байсаар 1992 онд 53 хүний амьд хүрсний хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр цогцнууд нь хүн танигдахын аргагүй зэрэмдэглүүлсэний дээр хүчинд автсан шинжтэй байсан. Андрей 1994 оны 2 дугаар сард цаазаар ахуулсан байна. Абул Жабар Афганистаны цуврал алуурчин Абул Жабарыг 300 гаруй залуу ирчүүд хөвгүүдийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн баримтжилсан ч тэр өөрөө эдгээрээс 65 хүнийг л хороосноо хүлээн зөвшөөрдөг. Тэр эхлээд хохирогчдыг дээрэмдэж хүчирхийлэн дараа нь үхтлэн зодох эсвэл боомлж алдаг байжээ. Олон хүнийг чичрүүлсэн энэ аимшигт алуурчныг 1970 онд баривчилж дүүжилсэн байдаг. Ян Синха бүгд найрамдах Хятадад улсын цуутай цуврал алуурчин энэ нэрийг 1999 оноос 2003 оны хооронд нийт 69 аллаг 23 дээрмийн хэрэгт баримтжилсан. Тэрээр эдгээр хэрэгээ ихэвчлэн шөнийн цагаар үлдсэн бөгөөд айл ухаж улмаар гэртээ байгаа хүмүүсийг хороодог байжээ. 2002 онд түүнийг 6 настай бяцхан охиныг эцэг эхтэй хамт хүрзээр хөнөөсөн. Би давхар бүсгүйг хүчиндэн зодсон гих булаа хэрэгээр нь шийтгэн хорьсон боловч 2004 оны 4-р сард цаазаар ахуулсан бөгөөд тэрээр 22 хүчингийн хэрэг болон 69 алдаг үйлснэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Шанкария Энэтхэгийн цуврал алуурчин түүнийг 1970 онд 60 гаруй хүний үхэлд буруутган баривчилжээ. Тэрээр хохирчдоо дандаа толгоор нь алхаар цохиж хөнөөдөг болохыг мэрэгчлэнүүд тогтоосон байна. Жигшүүрт хэрэг хийж газар дээрээ баригдсан тэрээр хэрэгэ хүлээхгүй байсаар нэлээд хэдэн сарын дараа хүлээн зөвшөөрсөн гэдэг. Тэрээр шүүх хурлын үеэр хэлэхдээ би хүмүүсийг алж таашаал авдаг гэж хэлж байж. Тэрээр баригдахдаа дөнгөж 26 настай байсан бөгөөд түүнийг 1979 оны 5 дугаар сарын 16-нд Энэтхэгийн Жапур хотод дүүжилж хөнөөсөн байдаг. Гарри Ридвей Америк нэгдсэн улсын Вашингтон хотод 1980-аас 1990 оны хооронд 70 гаруй эмэгтэйн амийг бүрлэгсэн хэрэг гарч олон хүнийг айлган чичрүүлж байв. Үүний ялтнаар Гарри Ридвей хэмээх гаж донтой ир баригджээ. Тэрээр хөнөөсөн хүмүүсийн цогцыг ногоон гол хэмээх газар тавиачин хайдаг байсан тул ногоон голын алуурчин хэмээн нэрийг авчээ. Гарри Ридвей 2001 онд баривчлагдаж насаараа хоригдох ял сонссон байна. Бразилийн цуврал алуурчин Педро Бразилийн цуврал алуурчин тэрээр 14 настайгаас хүн хороож эхэлсэн бөгөөд 71 хүний амийг онц ноцтойгоор бүрэлдэж улмаар 1973 онд бүх насаар хорих ял шийтгүүлжээ.
Тэрээр 34 жил шоронд сууж байгаад 2007 оны 4-р сарын 24-нд суллагдсан байна. Даниэл Камарго Барбоса. Колумбийн цуврал алуурчин Камарго нь 1970-аас 1980 оны хооронд 150 гаруй охид бус хүчүүдийг хүчнэж хөнөөсөн байна. Тэрээр Колумбийн шоронгоос орсныхоо дараахан ахин 71 охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн байж. Ингээд 1989 онд баригдаж ердөө 16 жилийн хорих ялал сонссон гэгддэг. Камарго 1994 оны 11-р сард шоронд байхдаа хамт хоригдож байсан хүндээ хэрцгийгээр алуулсан байна. Педро Лопес. Колумбийн цуврал алуурчин тэрээр 300 гаруй охид бүс хүчүүдийг хөнөөсөн хэрэгээр баримтлагдсан байдаг. Тэр дундаа эмзэг бүлгийн охидыг эзэнгүй байшинд хорж хүчирхийлэн онц хэрцгийгээр хороодог байсан нь тогтоогдсон байна. Түүний хохирогчдоос 53-ын цогц олдож харин бусд нь ор сургаггүй алга болсон. 1980 онд Эквадорын шоронд 18 жилийн хорих ял эдэлж байгаад судлагдсан ч 2002 онд дахин хүчингийн болон хүн амны хэрэг үлдэж бүх насаараа хорих ял сонссожээ. Луис Гаварито. Түүнийг 138 гаруй хүний үхэлд буруутхан баримжилсан билээ. Хохирогчдын ихийг бага насны хүүхдүүд эзлэх бөгөөд түүнийг хүмүүс мангас хэмээн хочилдог ажээ. Учир нь тэрээр балчир хүүхдүүдийг мөнгө чигээр хамтдаа зүйлсээр хуурч дагуулж яваад хоолойг нь хэрчин хүн танигдахын аргагүй болгоод хайдаг бөгөөд эцэст нь 189 хүнийг хөнөөсөн хэрэгээр 835 жилийн хорих ял шийтгүүлсэн байна.